Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Та бүхэндээ багш нь өнөөдрийн хичээлээр өнцгийг транспортероор хэмжих тухай заах гэж байна. Тухайн хичээлээр өнцгийг хэмжих багцтай танилцаж, хэмжиж сурах чадвартай болно шүү. Өнцөг гэж юу вэ хүүхдүүд ээ? Нэг цэгээс эхлэлтэй хоёр цацрагийн хооронд хашигдсан хавтгайн дүрсийг өнцөг гэдэг. Өнцгийг тэгш, мохоо, дэлгэмэл, хурц гэж ангилдаг. Бид нарын тухай 3 дугаар ангидаа үзсэн шүү дээ. За тэгвэл одоо багшийнхаа өгөх дүрсийг сайтар ажиглаарай. Дараах дүрсээс өнцгүүдийг олоорой. Хичнээн өнцөг олсон бэ? Хичнээн хурц өнцөг олсон бэ? Хичнээн мохоо өнцөг олсон бэ? Хичнээн дэгш өнцөг олсон бэ? Хичнээн дэлгэмэл өнцөг олсон бэ? Багш нь та бүхэндээ Ц эхлэлтэй өнцгийг олж үзүүлье. Зурагт Ц эхлэлтэй Б, Ц А, Б, Ц Д, Б, Ц К, А, Ц Д, А, Ц К, Д, Ц К гэсэн өнцгүүд байна. Эдгээр өнцгүүд хэдэн градусын ямар өнцөг болохыг өнцөг хэмжигч ашиглан тогтооё. За бүгдээрээ өнцөг хэмжигчтэйгээ танилцъя. Сайтар ажиглаарай. Өнцөг хэмжигч маань 2 хэмжээстэй байгаа. Энэ хэмжээсүүдийг хэрхэн ашигладгийг багш нь та нарт тайлбарлаж өгч байна. Анхаарлаа хандуулаарай. Өнцгийг баруун гар талаас хэмжвэл дотор талын хэмжээсийг ашиглана. Харин зүүн гар талаас хэмжвэл гаднах хэмжээсийг хэрэглэнэ шүү. Жишээ болгон багш нь та нарт нэг өнцөг хэмжиж үзүүлье. За багш нь А, С, Д гэсэн өнцөг бэлтлээ. Өнцөг хэмжигчээр тухайн өнцгийг хэмжихдээ өнцөг хэмжигчийн эхлэл, тухайн өнцгийн эхлэл хоёрыг давхцуулан байрлуулна. Мөн АЦ цацраг дээр өнцөг хэмжигчийн тэг градустай давхцуулна. За сайтар хараарай, багш нь хэмжлээ шүү. За өнцгийг баруун гар талаас хэмжсэн учраас багш нь доторх хэмжээсийг хэрэглэнэ. ДЦ цацраг маань өнцөг хэмжигчийн 50 градустай давхцаж байна. Тийм учраас АЦД өнцөг маань 50 градусын хурц өнцөг байх нэ. Дахин нэгэн өнцөг хэмжиж үзье. За багш нь АЦЕ өнцгийг бэлтлээ. Одоо багш нь энэ өнцгийг зүүн гар талаас хэмжих гэж байна шүү. Мөн С эхлэлийг өнцөг хэмжигчийн эхлэлтэй давхцуулна. АЦ-г өнцөг хэмжигчийн тэг градустай давхцуулна. За хараарай. Багш нь зүүн гар талаас хэмжиж байгаа учраас гаднах хэмжээсийг хэрэглэнэ. ЦЕ цацраг маань өнцөг хэмжигчийн 149 градустай давхцаж байгаа учраас АЦЕ өнцөг маань 149 градусын мохоо өнцөг байх нэ. Өнцөг хэмжигчийг өнцгийг хэмжихээс гадна бас
зурхад хэрэгэлдэг. За багш нь та бүхэнд зурж үзүүлэхийг оролдъё. За багш нь өнцөгийн нэг цацрагаа татлаа. Өнцөг хэмжигчийнхээ эхлэлийг өнцгийнхөө эхлэл дээр давхцуулан байрлууллаа. Одоо хэдэн градусын ямар өнцөг зурх гэж байгаа вэ гэдгээ эхлээд тогтооно. Багш нь 110 градусын өнцөг зурх гэж байгаа учраас 100 өнцөг хэмжигчийн 110 хэмжээс дээр цэглэлээ. Аль хэмжээсийг хэрэглэх вүлээ гэхээр багш нь баруун гар талаас хэмжээсээ авч байгаа тул дотор талын хэмжээсийг ашиглалаа. За багш нь цэглэсэн одоо өнцгийн нөгөө цацрагийг татлаа. Багш нь 110 градусын хэмжээс авсан учраас миний зурсан өнцөг 110 градусын мохоо өнцөг байх нэ. Өнөөдрийн хичээлээ ойлгосон гэхэд багш нь итгэлтэй байна. Бичлэгээ сайтар үзэн бусад өнцгүүдийг зурж, хэмжиж үзээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа.